За өчтөр отхон сэтгүүлчийн постыг ингээ харж илаа. Тэгээд тэн дээр их ноцтой юм пост гэсэн маань гэж. Тэгээ өөрийнхөө ойлгосноор мэдээж оюу толгойн тухай. Тэгээ хүмүүс ойлгохгүй байх шиг байна гэж. Гэхдээ 200 гаруй ширтэй маш олон лайк майк дарсан 96 билүү 7 одоо комменттэй. Тэгээ коммент нь бол одоо их жижигүрийн маягтай гэж. Миний бодол шүү дээ. Тэн дээр ингэсэн байна л да. Оюу толгойн компани бол одоо Монгол улсын 34% бол өөрсдийн мөнгөөр тэгэнгүүтээ зээлсэн гэдэг ийм байдлаар залилан хийж байна. Тэгээ сар болгон 500 тэрбум төгрөгийг одоо угааж байна гэдэг ийм пост байна. Тэгээ 500 тэрбум төгрөг гэж одоо яг ямар утгатай мөнгө юм гэж би бодож үзэж байгаа. За ойролцоогоор нэг дундаж байрыг нэг 200 сая гэж бодох юм бол 200 биш аа 2500 байрны мөнгө байхгүй. 2500 айлыг орон сууцруулах мөнгө гэж. Нэг ийм бодол. Тэгээд тэр 34%-ийн мөнгийг болохоор одоо гадны банкнаас зээлсэн гэж оюу толгой Риа Тянто ингэж одоо итгүүлээд өөрсдийнхөө мөнгийг тэр одоо гадаадын банкнд байсан өөрсдийнхөө мөнгнөөс одоо тэр Монголын 34% гэж ингэж зээлсэн болгоод тэгээд юу гэх юм сар бүр биш ээ сар биш өдөр бүр одоо монголчууд 15 тэрбум төгрөгийг зөвхөн хүүнд нь төлж байгаа гэж. Тэр 34%-ийг хүүнд нь төлж байгаа. Үндсэн төлөлт рүү юус ороогүй гэж. Ингээ явж байгаа. За тэгээд үүний үр дүнд юу болох вэ гэхээр 26 тэрбум долларын өрөнд орцсон гэж байна. Монгол улс. Гэхдээ одоо эн чин юу гэдэг юм 13 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд оюу толгойгоос одоо Риа Тянто гэдэг компани бол 21 тэрбум долларын ашиг олсон байна гэж бичсэн байна. 21 тэрбум доллар гэдэг бол ямар хэмжээний мөнгө юм бэ гэж. Энэ үл яг Монгол мөнгөнд төрүүлээд ингээд бодоод үзэх юм бол энийг ойролцоогоор 370 мянган айлын орон сууцны мөнгө байхгүй. 370 мянган айлын орон сууц мөнгө гэж. 200 саяар ойролцоогоор ингээд бодоход. Ер нь бол ийм зөв Монгол улс гэдэг нь гэр оролцоогүй ч гэдэг болох гэдэг ч юм уу ийм хэмжээний мөнгө гэж. Яг хөгжлийн гацаа гэж. Хаана юм бэ? Энэ хулгай дээр нь. Тэгээ одоо энэ баримтыг болохоор тэр дэлхийн 10-т ордог одоо том эрдэмтдийн нэг нь хэлсэн байж байна. Ямар хаанс маасч хэлээд те. Тэр постыг харуул ойлгомжтой байна. Энэ Риа Тянто гэдэг компани чинь гадаадд байгаа өөрсдийн дансан дээрх одоо юу гэдэг энэ зүйлийг ингэжээ. Монголчуудад одоо 34% одоо гадны банкнаас зээллээ гэдэг ийм одоо гэрээгээр бидний өрөнд оруулж тэгээд ямар ч ашиг авд. За тэгээд зээлийн нөгөө 34% өрийн ашигын ингээд бүх юмыг одоо тэд нар ингээд хамж идэг. Ийм залилан лөөрийн гэрээ хийсэн байна гэдэг. Тэр дэлхийн одоо 10 топ эрдэмтний нэг нь хэлж штэ. Хэлсэн байна гэж. За энэ постноос харуулаад ойлгомжтой. Тэгээд яг тэр постыг хараад бол аимшигтай санагдаж байгаа юм.